Манай ойс компаниуд бол 2003 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сэлмөөс навчид гоёлын моднуудыг тайж ургуулдаг. Бусдад аж ахуйн нэгжүүдээс онцлог нь авах хэрэгтэй зэрэг сэлмөөс навчид гоёл чимэлийн мод амун одоо их хургуулын палантацыг одоо байгуулснараа арай одоо өөр байх. Түүнээс одоо бусд нь бол яг ижил адил үйл ажиллагаа явуулдаг. Энд бид нар зундаа 15-аас 20 хүн ажилладаг. Бидний маань одоо тарьж байгаа ийм одоо өчнөө мод одоо энэ чинь одоо 5 настай голтор байна. Энэ маань одоо бордуулахад одоо маш их бэрхшээлтэй байдаг. Бид нар чинь энийгээ бордуулж энийгээ ашигаараа одоо энэ уусуудаа цаана цалинжуулж байдаг учраас зөвхөн одоо уусаас төрөөс тогтсон тийм бодлого байхгүй. Бор зүрхээр одоо энэ мод үржүүлэх газруудын үйл ажиллагаа явагддаг. Сэлмөөс модыг бол нэг 150-аас 350 мянган ширхгийг жилдээ ургуулдаг. Навчид модыг болгохтэй зэрэг 650 мянгаас 700 мянган ширхгийг ургуулж байгаа. Энийг авахтай зэрэг хот суурин газрын энэ одоо аймаг нийслэлийн иргэд мөн одоо хот төгшүүлэлт ногоон байгууламжинд бол худалдаа авалтанд гаргадаг. Сүүлийн үед бол худалдаа авалт нэлээд муудж байгаа. Жилд одоо жишээлбэл 650 мянган ширхэг мод тарьж байна л гэж байна. Яг тэр жилээ гарахгүй шүү дээ. 3-аас 4 настай, 7-аас 8 настай тэгээд ер нь 2-оос 12 нас хүртэл зэрэглэлийн одоо тарьж суулгацууд миний энэ талбай дээр байгаа. Би 4.5 га талбайтай. Хүмүүс болоод би ойж үлдэнд гаргадаг учраас одоо энэ жил жишээлбэл 175 мянган ширхэг сэлмөөст нарс гарсан. Одоо ингээд 125 мянган ширхэг сэнс гарах гээд ингээд ойж үлдэнд энэ жилээс эхэлж одоо бас ойж үлд авж байгаа. Өмнө нь одоо ойж үлд хийхэд бол бас тэр болгон олддгүй байсан. Тэгээд энэ жилээс одоо тендерт орж ойж үлдтийг бол хийж байгаа. Тийм учраас ойж үлдэндээ энэ сэлмөөс модоо бол гаргахад одоо бас амжилттай байгаа. Навчид модыг бол энэ хотын ногоон байгууламж ард иргэд эднэрт л одоо өөрийнхөө бор зүрхээс гаргах нүгээс тэндээс тэдэн мянган ширхэг тарьсан аван шүүл гэж ярина. Тэгээд тэдэн мянган ширхэг тарьж тэн тарих шахаас шүүл тэгээд ярьж яддаг. Нийгмийн тэгтэл гадаад дотоосоос ороод ирж урдаас ороод ирж тэдэн мянган ширхэг тарьж тэн тарьсан байна гэж ярьдаг. Би өөрөө энэ хашаанаас нэг хол явдггүй болох дээрээ зэрэг энэ хүмүүсийн яриагаар энэ дотооддоо байгаа мод үржүүлэн газруудынхаа бүрэн нөөцийг шахаад дараа нь гадна дотноос тэр мод оруулж ирээсэй л гэж бодож байгаа. Ер нь энэ цаанаас урдж байгаа төр засгийн байгууллагууд энэ ийг зохион байгуулж байгаа хүмүүс бол өөрийн манай дотоод мод үржүүлэн газрууд чинь бүрэн одоо шахагдах ийм мод тарьцыг ургуулдаг шүү. Эхлээд өөрснийхөө дотоод байгаа тарьж суулгасан материалуудыг бүрэн шавж хагаад дараа нь тэр гадаад дотоодынхоо модыг оруулаарай л гэж гомбаар. Одоо жишээлбэл Хөхөтөд саяхны суулган болсон л гэсэн гадаад дотоодын гэрээ хийж яан гэсэн тэр нь яг хөө тэр одоо өчнөө төчнөө модыг л гадаадаас оруулж ирнэ гэсэн үг. Тэгээд бидний маань энэ тарьсан мод чинь ингээд энэ талбайдаа хэсэгэл байж ах шишээтэй байна. Энийг л одоо та нар маань анхаарч эхлээд энэ олон мод үржүүлэн газар олон үржүүлэгчид энэ хөвдөнд халуунд халж хөвдөнд хурж байгаа шүү. Энэ усуудаа дэмжиж энэ усуудынхаа бодлогыг аваад ингээ явах юм бол манай одоо мод үржүүлэгчийн газрууд бол бүрэн дүүрэн модыг одоо ургуулж чадж байгаа шүү гэж хэлмээр байна.